Тараа. Маа найзлаа хэдэн маск авсан чинь нэг сонин том маск авсан. Нэг л сонин гэтэл авч өгч байгаа нэг юм шүү дээ тийм ээ. Авч өгч байгаа юм даа гэж бодоод дугуй дагаа суух хэрэгтэй. Тэгээд адил одоо явж кофе ууя. Кофе. Манай захирлаа шүү дээ одоо ингээд бид хэдий кофенд хэтэрхий их мөнгө үрж ийн гээд тэгээд бид нарт кофений машин авч өгсөн. Бид нараас муугаа мэдхгүй юм капсултай энийг голоод уухгүй заяа. Тэгснээ ийм кофе буулгагч, кофе нунтаглагч, кофе гих мэтчилсэн зөөлсөдөө бүгдийг авч өгсөн. Энэ бүр аим гоё мэдрэмж заа. Чухал хараа. Зэсэн байцгаана уу? Арвин санаа байна. Миний арьс марсыг харж гинөө. Бүр ингээд хавар мавар надад бүр хайр биш бүр сайр майр батга юутэй байгаа өгч юм зөө. Зя дөнгөж сая болохоор энэ дээр харагчлаагаачлан би ингээд ажил дотор орж ирээд нүр мөрний скин кермээр цалинтай нүрээ буддаг. За одоо нэг жоохон арьс арчилгаа явангаа нэг жоохон юм ярмаар санагдаа да. Одоо нэг хэд хоног жингаа сайхан шүүгж аваад дахиад нам алуулчлаа шүү дээ. Нэг хэрэг бүли. Бүлидэх болон бүлидүүлэх гэдэг хоёр юм биш тийм ээ. За би энийг бол нэг яваад нэг хэр удаад шалдаг юм бол та илүү харж илээ бас л нэгэр одоо нэг би чинь гадаадд байсан тэгэнгүүт дандаа хөндлөнгийн хүний нүдээс ингэж харж дүгнэлт хийдэг байсан бааш. За ийм болж гин алаа болж байгаа юм байна да гэж нэг мэт нам алга болчихно. Нам алга болчихно. Мангар том хэрэг байсан ч гэсэндээ. Тэ? Би тэрнтэй адилхан бас нам алга болчихлоо. За энэ бүлидүүлэлтийн талаар нэг юм ярэ гэж бодож байна заяа. Энэ ингээд бүх юм л ингээд хоёр талтай байдаг шүү дээ. Бүх юм хоёр талтай байгаа. За бүлидүүлэлтийн талаар ярих юм бол хоёр талтай байла гэд тэр хэмжээнд очих үед хүүхдийг ингээд зодож нүдэж аптеркаар гуйруун ингээд яадан бэ. Тэгснээ бүр ингээд орцонд шалтан нүцгэн болгож байгаа зодож нүдэж те. Би яг нэг ганц хоёрынх нь юмнуудыг арайчтэй арай л хитэрж инда гэсэн маягаар стори хийсэн баггүй юу. Тэнгүүд тэр хүмүүсийн талаар бас надад мэдээлэл амар хийсэн зөө тэр өдрийн талаар малаар гэх мэтчлээ. За тэгээ энэ дээр ингээд яг юу болох нь вэ? Хэд хоног үргэлжлэх нь вэ? Ер нь ажсан зүйл бол ерөөсөө биш зөө би зүгээр л ингээд шокнд ороод шокноос гарч чадахгүй байгаа л гэсэн гэсэн. Яагаад юунаас нь шокнд ороод байгаа юм гэхээр би арайч бас манай хойч арайч бас ийм болцсон байна гэж хизээж төсөлж байгаагүй зөө. Яагаад төсөлж чадаагүй гэхээр миний амьдралд өөрт маань одоо бүлидэх болон бүлидүүлэх гэдэг юм огт байгаагүй зөө. Би хүнд хизээж дээрлэхүүлж үзээгүй, хүнийг дээрлэж үзээгүй учраас энэ асуудал надаас маш хол байсан гэсэн үг байхгүй. За тэгээ ингээд бодоод ирэнгүүт би л ингээд маш хол байсан болохоор ингээд нэг тийм амар үйл ойшоогоод нэг тоодоггүй байсан асуудал юм шиг надад санагдаж байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ асар том ийм муухай ийм нэг дэрлэгдэг ийм асуудал байсан штэ гэдэг тийм бол орж иж байгаа байхгүй. Амар уралтай. Одоо за энэний талаар надад нэг тохиолдонгоо алдсан за нэг тохиолдох шахсан нэг тийм бол асуудал байгаа зөө. За би бол бүлидэх бол биш шүү. За би хүнийг очиж зодож нүддэггүй. За тэгэхээр би 10 жилдээ ингээд дандаа дээд ангийнхантаа нийлдэг байсан. Тэгээд дээд ангийнхантаа нийлдэг болохоор нэг үеийнхэн маань надтай нэг тэгж амар дотн мотн бол биш. Яг миний зүрхний яндууд л миний одоо багаас хамт нэг ангид байсан одоо андууд ч миний зүрхний яндууд шүү дээ. За тэгэнгүүт нэгэн өдөр одоо манай үеийн гэсэн үг. Манай одоо 10 би чи 11 дугаар анги гэсэн гэхээр чинь 11 дугаар ангийн бас нэг хэсэг бүлгийн тийм гэсэн нэрээ минь мэддэхгүй нэг тиймэрхүү хүүхдүүд байдаг байсан заяа. За тэд нар бол над руу яаж халдаж болж чадахгүй. Гэхдээ манай найзууд руу халдсан тохиолдол гарсан байхгүй. Тэгэхээр нь одоо би энэ дээр угаасаа л хэлнэ шүү дээ. За айтайхан байгаарэ тий. Айтайхан ингээл өөрөөсөө мөрөөрөө ингээд байцгаачаа гэдгийг хэлчихсэн. За тэгэнгүүт энэ үйл явдлаас болоод надтай зүгээр баг ингээд халцагны малцагны гэсэн нэг тийм амар мэдрэл муутай үйл явдал тохиолдчихсан байхгүй. Тэгээд яах гэдэг ингээд чи зодуулчих юм бол би та нарыг бүгд чинь одоо яах юм? Дээр шүү. Хэрэв чи бид нарыг зодчих юм бол одоо бид нар дахиж тийхгүй. Бараг иймэрхүү нэг тийм мал тохиролцоо шиг юм болсон заяа. Тэнгүүд би энэ дээр ч одоо тэгээл очиод зодуулаад бас уухгүй штэ. Миний найзыг дээрлсэн байна, оролцсон байна. Би
Би очиж өмөрсөн. Тэгсэн чинь надад тийм санал тавьж байгаа юм. Тэр дээр бид иймэрхүү л нэг тэнэг жижиг юм байдаг байсан байх. Тэрнээс иш нинийгээ орцонд оруулж аваад бөөнөрөө ингээд шалдан малдан гинэ ирчүүд нэг дараа байсан. Алхам малгаад тавьчихсан. Тэр одоо бүр яг юу вэ? Амар заяа. Тэгээд яг уу тийм тохиролцооны үр дүнгээс би нэг ганц хоёр охинтой нэг гар зөрүүлэх шаардлагатай болсон. Гэтэ мэдээж би зодуулахгүй. Тийм учраас манай 10 жилд хизээш нэлийгээ бүлэдүүлэх гэсэн юм огт байгаагүй. За. Энэ асуудлын хамгийн гол зүйл нь юу вэ гэхээр нэгдүгээр тугаасаа гэр бүлийн хүмүүжил гэдэг зүйл байгаа. Хизээж хүмүүжилтэй айлын хүүхдүүд те эцэг ихийн цай өсгцэн хүүхдүүд бол хин нэгний бие мах бодол сэтгэл зүрхийг өвтгөхийг хүсэхгүй байхгүй. Тэгээ энэ дээр л хамгийн том буруутангууд нь 100% эцэг их 100% шүү заяа. Бүр 100% шүү заяа. Хоёрдугаарт тэр хүүхдүүд энэ насн дээрээ дөнгөж 15 16 таа. Миний найз залуутай унтаад тэгээ би зодсон. Ийм юм ярьж ийн гэдэг бол юу вэ? Та нар энэ насн дээр шороо идтгүү юм уу? Юу унтаж шивтэх? Юу найз залуу юу араар тавих вэ? Тэгээ бодонгууд яг цаг үе өөр болсон байж магадгүй бах. Гэхдээ л хичээл номоо хийгээ чи ямар амар завтай юм бэ? Тэр шингэрэлээ очиод эзэлбэн царилаа сууж идэг. Офтороо нийлж шинэ нэг дээрлэгээл те. Амар завтай байна. Энэ хүүхдүүдтэйгээ жоохон завгүй байлгаач эцэг ихнэраа. Тэ та нар ч гэсэндээ эргэн тойрныхоо дүүнрийг найзуудыгаа анзаарах хэрэгтэй. Та нар нэг бол үнэхээр бүр тултлаа хин нэг амар бүлэдтэй хідэн зөлбимнүүдийн нэг нь байх магадлалтай. Нөгөө талаараа тэр хохирогчд шиг гэсэн үг зөө. Орцон зодуулаад хэлж чадахгүй дэлбэрлээ зодуулаад явж явах магадлалтай гэсэн үг байхгүй. Тийм учраас эргэн тойронд байгаа дүүнер, найз нөхөд мөхтөө анзаар, цаг зав гарга, ялангуяа энэ ээж нар хүүхдүүд ч юу хийж хинтээ нийлж явдаг энэ төр гэдгийг бас мэдэх хэрэгтэй юм шиг байгаа. Тэгэл одоо миний яг бодож исэн чил энэ 3 4 хоног нэг ингээл нэг сэвэгдэж байгаад нам алга болно доо гэж тэгс яг л нам алга болчихж байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь нөгөө нэг удаан хугацаанд холоос хөндлөнгийн үнийнүүдээр хараа сууж исэн утгаараа юу байгаа. Дүгнэлт хийнэ гэж штэ. Тэнгүүд манай Монголд энэ эрх мэдэл зэдэл гэдэг юм жамар амар юу вэ? Тэ жоохон мөнгөтэй ил хүүхэд нэг аав нь цагдаа магдаа ч юм уу, хуйлч мөгөөлөгч ч юм уу. Тийм байх юм бол хэнийгч зодож болно, баг алччих болно. Хүсэх юм бол тэ годомдон явж байгаа нэг хүний найш ч юм уу алчаад тэгээ тэрийг нээж аавна ингээд сайхан ивш болоогүй биш ингээд гаргаад ирчдэг юм байна. Уустаа орнуудад хизээч юм байхгүй шүү дээ. Хизээч бүр ингээд тэ. Тэнгүүд одоо би бүр айж юм. Би одоо өөрөө энэ тэрүүгээр ингээд явж мавхаасаа бүр айж юм заяа. Одоо ингээд энэ тэндэг гор дөрөөрөө зогсож байгаа охтууд нэг тэ 10 жилийн охтуудыг харц марцсан бас эвгүй л дээ. Миний арс why ийм сонирн байх. Энэ бүр ингээд арчлаад энэс үнэхээр хайр таахгүй юу байна. Хэцүү байна миний арс надад өстө таалагдахгүй байна. Найтайхаа арс марсны эмнэлэг домлого байвал санал болгоош энэ Монголд одоо ганц мэдтгэн Синдерелла заяа. Арсны эмнэлэг гэх юм бол хараач. Одоохондоо бүрэн бодоотойгоо сож байгаа халтарлаа юм л та. Тийм тэгээд манайхаа дүүнрээ хаана юу хийж явж байна анхаар. Тэ хүүхдтэй бол охтуудаа анхаар. Тэгээ би ингээд хүчирхийллийн бүх ингээд юм дээр нь хохирогч дийлэнх нь эмхтэн хүн байдаг гэж би боддог байсан. Миний бодол маш өрөөсгөл бодол байсан юм билээ. Тэгэл эрэгтэй хүүхдүүдийг нийлж одоо яадаг ч нэ аптекаар авчна гинөө аим шигтэй. Мэдгүй одоо миний зүгээс одоо хэдийн инфлюенсеруудыг юу ярьдаг юм бол яах юм бол хэрхэн тэмцэх юм бол яах юм бол гэдгийг л харж байгаа хүний одоо юу яваад байгаа шүү дээ. Байр байдал байгаа шүү дээ. Миний хэд төсөөллөөс бүр хизээч юм байдаг гэж бодоогүй байсан зүйл маань манай Монголд бүр амар тийм шингакка гэж бүр хит ингээд бүр хит next level-д байгаад бүр шоконд ороод энэ шоконоосоо гарч чадахгүй маш олон онлоо. Ерөөсөө. Тэгээд энэ хин нэгний дээрлэхэлт гэдэг зүйл Монголд угаасаа байдаг байсаарч байгаа тийм зүйл юм уу? Би бүр гайхаад байна. Ягаад тэгэхээр би тийм дээрлэхэлт энэ төр мэдрээс асар хол байжгаад тийм юм өртөж үзээгүй явцсан учраас би ийм юмыг нэг байдаггүй манай Монголд гэж би боддог байсан юм. Тэгсэн чинь үгүй байсан юм байна. Ямар амар юм.
Тэгээ нэг тийм байна. Одоо энийг одоо яах ч ёстой, хин дуурах ёстой. Би энэ минийг сайн мэдэхгүй байна. Бүр гайхамшигтай. Зүгээр л одоо ганц хэлмээр байгаа зүйл маань над үр хөхтэй хүмүүжүүлээч ямар амар заваа юм бэ те. Эдгээр одоо том болоод хүнтэй суугаад хүүхд гаргана гэж боддоо. За нэг тийм байна. Тэгээд одоо энийг талаар одоо хин юу дуурах ёстой, яах ёстой маш сонирхолтой юм байна. Би бол Монголд ирээд амар шоконд орчихсон. Дээрээс нь заяа стресс ярил л та. Одоо миний амьдрал дээр ирснээс хойш мэдэрч байгаа мэдрэмж стресс маань юу байгаа вэ гэхээр хамгийн том нь такси байгаа заяа. UB Cab. UB Cab намайг үнэхээр стресстүүлж байгаа. Тэгээ би бүр сүүлийн үед юу таксиж барихгүй би шууд гэрээсээ алхаж ирээ баг алхаж явдаг болсон заяа. Гэтэ миний хайрс яа тийм амар халтараад байгаа юм камер нь. Би амар царай алдсан байгаа. Тийм ээ царай алдах ёстой. Яа гэх юм бол би угаасаа дүүрэж харчлахгүй байгаа гэж. Ингээ UB Cab-ийн жолооч нар за үнэхээр гой жолооч хүмүүс байна, зөндөө байна заяа. Байх нь байж тараа. Тэнгүүд би одоо тийм азгүй үлбийсэн салгалсан хөөр юм уу хайш. Дандаа нэг хачин амар тийм жолооч нартай таарна заяа. Жишээ нь ингээд такси маань ирчлээ гэх тэнгүүд за одоо гарлаа гэд очингууд машин байхгүй. Би нөгөө машин хайгаад байна. Хайж болохгүй юм байна. Залгана. Уцаахгүй. Таны залгасан дугаар завгүй байна гэдэг чинь намайг блоклцсан байна гэсэн үг гэдэг юм билээ шүү дээ. Тэр мэрэгч би мдээгүй явжсэн. Тэгээд би гинэ хонгор царайлаад нөгөө таксигаа одоо ирж байгаа юм байлгүй дээ гэж хүлээгээ зогсож байна 10-15 минут. Тэгээд сүлдээ уцаа авахгүй би ажилласаа хоцрох гээд гадаа даарад. Тэгээд цуцлнаа да. Тэнгүүд торгуул ирнэ. Амар сонио. Энэ минь бол миний буруу биш шүү дээ. Би ямар яатсан байгаа ш. Дуудчаад туслаад тусаж муслаад байгаа биш. Тэнгүүд дараагийнх нь амар тийм бүдүүлэг жолооч нар байна. Машин цуулгаагүй юу? Хаа өрхийн. Тэр чинь нөгөө уул нь эхлэх газар, очих газраа ингэж бичих ёстой гэдэг юм бэ лээ. Гэтэ бичихгүй байсан ч болдог юм бэ лээ. Тэгээ би яг дуудчаал таксинд суугаад ингэж зааж өгөө явдаг байхгүй юу? Тэгээ тэнгүүд ийшээ эргэж зогсохгүй төвжрээнд орчдээ. Ингээ буу гэж мэгэн заяа. Амар. Тэгснээ зарим заяа бүр next level жолооч нар заяа. Суулгангуудаа машинаас одоо нөгөө нэг өөр урсгалаас нэг машин дээр орж ирэх юм уу жоохон стресстүүлэх үйл явдал болох юм бол шууд хамаагүй пистамин мам пистамин гэдэг ойролдог заяа. Тэр чинь өглөөс ирээд ажилдаа явж байгаа миний хувьд бол ингээл амар бүдүүлэг мангар тийм том стресс байгаа байхгүй юу. Тэгснээ мар пистано яасан тийм бистэ өө юм уу гэж надруу асууж масгаа би бүр шок. Oh my god. Энийг ах бүр тэгдэйн намайг суулгаагүй амар харааж эхлэв. Муухай тийм би одоо өөрөө машингүй өвчиж амтууны машины тэгж гоочлох ирэх байхгүй л дээ. Гэтэ бид нэр дуудаад мөнгө төлөөд явж байгаа гэдэг утгаараа энэ нэг бодлын үйлчлэгээний соёл гэдэг зүйл байх хэрэгтэй тийм ээ. Ядаж өөрөө гизэг угаагаад нэг тийм машинаас нь гарах үнэт танар манар байхгүй болмоор байхгүй. Амар тийм машин нь гаднаасаа жонгоодгүй бариулмааргүй тийм машин гэсэн баггүй. Тэгээ би бүр oh my god гэд бодоод за окей гэж суугаа явсан. Тэгээд ингээд машин дотор нь суусан чинь машин бүр амар үнэртэй заяа. Пүү бурхан минь миний амьдралдаа үнэрлж ирсэн хамгийн амар үнэр бол тэр л ах заяа. Тэгээд явж ирснаа гэд гар мараа ингээд машиныхаа нэг эсрэг талынхаа зорчигчийн суудлын хараар ингэж оруулсан надруу ингэж харж мараа заяа. Тэгснэ ингээд жолооч нар амар сигналцнаа маа бистам алан шүү бистам гараад ир ч юм өнтер би бүр тэндэж айж амжаа. Тэгж энэ одоо ямар сони тийм ээ гэ надруу бүр ингэж мөнгө битгүй байхаа. Тэг гинт ингээд энэ ингэж орж ирэх ёсгүй гэхлээр би гэ байсан чинь. Ёсгүй өстэй чи хилээч өнтер гэ бүр наа бүр ингэж хаартаад тэгвэл нь би ерөөсөө хаа жолоомодоо төсөө би машин унаач барьдаггүй би машин талаар юу ч мэдэхгүй байна гэж хэлсэн байхгүй юу. Тэгсэн чинь чи одоо л жолоод төсөхгүй юу хийж байгаа гэж бүр надруу бүр миний хувийн амьдралд амар халтж байгаа байхгүй. Тэгээ би захаа шиг нэгээр бараа өрөх чи гэсэн чи бараа өрөхгүй төвжэн шаачдээ гэж мөгөө зэ би oh my god ёо. Тэгээ би бүр үгүй би буун гэсэн бол буух газараа бунаа тунгаараа эргэч би танд яг гардаг гарцаагаад өгье гээд
Тэгээ би зааж өгчөө би буужирсан баггүй. Тэгсэн чинь өөрөө өл би ч тэр мэрийг олоогүй мэ хайшин. Араас залгаад. Би ч одоо ингээд хичээл заагаа завгүй байгаа шүү дээ. Тэгээ залгаснаа над руу тийм мессеж бичсэн байсан заяа. Би өнөө уцаа авахгүй шүү дээ. Юу гэж авчи тий. Тэгсэн чинь амар муухай тийм боловсон бол хизээш биш заяа. Зүгээр тийм хит амар харааж өрөх юм бол нэг тийм хэрэг толбогдож магадгүй гэсэн үүднээс хандсан юм яасан ингээ нэг тийм намайг тийм жоохон тийм амар гүн доромжилсан тийм мессеж ирсэн заяа бүр амар. За тэр мэтчлэн UBK-ийн жолооч нар бол нэрээ амар жолооч нартай зөндөө тарж гинөө. Тэгээ одоо бүр сүлдээ айгаад алхдаг болсон. Тэгээд чинь жаазаар манай нэг шинэ ажилтан маань машинтай. Тэгээ би дандаа нэг дөхөж буудаг болсон. Тийм сонир сайхантай байна. Тэгээ өөрөө штэ бусдаараа найзуудтайгаа нэг хаа нэг уулзалтчаал. Ажиллаа хичээл, бэлтгэлээ хичээл. Ганц нэг хүүхдэд ганцаарчилж заачаал. Ганц нэг юу авчаал. Мурмаараа хүмүүс тийм ээ. Яг гоё ганц нэг октод аваад тэгсгээл байж байна да. Өөрч тавиндаа өгчүүдээ тэгээд одоо хэдүүлээ. Хэрхэн яаж энэ амар нийгэмд өгчгүй, өргөдчихгүй хүн шиг амьдрах хэрэгтэй юм бол доо л гэж би бодож байна заяа. Энэ Монголд үзэл бодол модлоо чөлөөтэй илэрхийлэх энэ чинь бас амар юу болсон юм шүү. Хэцүү болсон юм шүү. Чөлөөтэй илэрхийлэл энийг ингэх ёсгүй тийх ёсгүй гэлэнгүүд ар гэрлөө наваач дарамтлаа л. Томчууд нь ийм байгаа юм чи угаасаа хүүхдүүд нь ямар байхын тодорхой шүү дээ угаасаа. Би одоо намайг одоо нэрээ би яг өөрийгөө тийм амар лаг хүмүүжилтэй мундаг боловсралтай үнэхээр юм мундаг охин гэж өөрийгөө л хизээш хэлэхгүй зөө. Гэхдээ би хүн барьж авч зодож хүний ингээд амьдралын туршид сэв сулах үз одоо тийм хөдөлгөөн хизээч үйлдэл хийн гэж байхгүй хийхин юмсан ч гэж бодож үзэж байгаагүй. Ингиж нэг өсгөж хүмүүжилсэн ижидэл баярлах юм да. Өн юу яасан бэ саяных. Тийм өөр 50 хүүхдүүдээ өөр маш 50 байна. Та хэд маань тэгээ болгоомжтой байгаарай. Баяа илийн хүмүүжилгөө зөлбөө хүүхдүүдэд зодуулав, дээрлэхүүлв. Тийм хүүхдүүдтэй нийлв гэж хэлмээр байна. Тэгээд энэ дээр дуурах хэрэгтэй нөгөө нэг инфлюенсер амар гой ананарч өөртөө нөгөө нэг бүлийддэг гэдгээр амар бүр илүү од болоод алдартай болсон шүү дээ. Тэнгүүд угаас хинч юу ч дуурдгүй юм байна. Хараадах нэ. Тэгээд дуурсан нэг нь болохоор юунд хүртдэг юм байна. Яг ананар том инфлюенсерүүд бол дуурахгүй л гэлээ л дээ. Би бүгдээр анзаарсан зөө. Ганц нэг гадаад мадад байдаг нэг тийм хүүхдүүд дуурж байна. Тэр дуурж байгаа хүүхдүүд нь бол очоод ээж аавч аалсан шүү хэдэн шүү хайжж байгаа алчин шүү хэдэн шүү гэдэг тийм амар дарамтанд өртөж байгаа юм байна гэдгийг л анзаараад байна л та. Тэгээ одоо тийм бүлийдүүлдэг хүүхдүүдтэй одоо юу гэж хэлмээр юм бэ? Ойр орчиндөө эгчдүүнэр багш нар аав ээж нар те хандаж болох бүх хүмүүстэй хандаж тусламж хүсэл гэж хэлмээр байна. Нэг одоо хүмүүс хүнийг дээрлэхэд нэг удаа өөрийнхөө одоо эгог хооллох юм уу те тийм нөхцөл байдал үүссэн л бол тэр хүмүүс хизээш чамайг 50 орхихгүй. Тэгэл дэшчихгээл дуудаал барьж аваад зодоол юм гэсэн үг. Тийм учраас тийм хүмүүсээс хол байхын тулд эртхэн шиг тусламж гуйж болох бүх хүмүүсээс тусламж гуйгаарай гэж хүсье. За тэгээд ариун санаа байла энэ үрээд одоо ингээд дуусгая би бүр арай л удаан нүрээ боддог болчиж. Жоохон нүрээ бодно. Тэгээд нийт бүх сайхан ирчүүдтэй цэргийн баярын мэндийг хүргье. Тэгээд та нар байхгүй бол бид нар байхгүй байх байсан шүү л гэж одоо хэлэх юм уу яах юм. Тэгээд Монгол ирчүүдээрээ бахархдаг шүү бүгдэнд нь хайртай шүү баяртай. Дараагийн бичлэгээр уулзъя.